Ер нь нөгөө нэг ийм олон нийт гэдэг хэн мэддэхгүй тэр нь жинкнээсээ олон нийт юм уу? Ийм л олон нийт юм уу мэддэхгүй сошиал дээр бужигнж хагаад улс төрийн шийдвэр гаргалтанд нөлөөлчихэд нь шүү дээ. Гэтэл яг ажил хариуцдаг багш нар, яг ажил дээр байгаа эмчнэр ч гэдэг юм уу, яг салбарынхны дуу хоолой гардгүй мүү, хүрдгүй мүү? Эсвэл тэд нэр ярьдгүй мүү? Яг газар дээр ажиллаж байгаа хүмүүсийн дуу хоолойг сонсох гэдэг бол жоохон боломжгүй. Гэтэл тэднийг багцлсан нэг дунд төвшөнд нэг багцнууд байгаа шүү дээ. Сайд нь биш. Сайдын зөвлөл биш. Тэгээ газрын дарга нар нь биш. Тэр мэргэжлийн холбоо нь дүгнэлт гаргаж өгдөг. Магадгүй манайхаас багш нарын холбоо нь. Хүүхдийн хүүхдийн хичээлийн хоцрогдлын гэдэг юм аа, тэгт юм аа. Байгаа ангид нь хааж хэрэггүй, дунд ангиас нь хаавал зүгтэй те. Тэр тоног хаавал яасан юмасын эн чин хичээлийн жилийн хугацаа ийм тийм хуулийн дээр ийм тийм штэ гэд тэр мэргэжлийн холбоо магадгүй иргэний нийгмийн холбооны юм дүгнэлт. Яг дундын бүтцтэй. Тийм байна те. Эхлээд би юунаас эхлэе гэж ингэж бодоод байна. Хичээлийн жилийн бүтэц хийдэг те. Намар болгон хийдэг. Тэгээд энэ бүтцийг ер нь яагаад жил болгон хийдэг юм? Нэг удаа хийгээл бүх хүнд тодорхой те. Энэ жил хийсэн чи ирэх жилийнх яг адилхан. За 11 сарын 15-нд намрах юм байна. Эсвэл 12 сарын 21-нд намрах юм байна гэдгийг ингээл олон жилийн туршид дагаж мөрдөж болтгүй юм уу? Ер нь хичээлийн жилийн бүтэц гэдэг. Хичээлийн жилийн бүтэц уг нь доктортой байх хэвээр. Гэтэл сүүлийн үед яагаад энэ докторгүй болчих вэ гэхээр нэгдүгээрт яг уу одоо энэ байгаль цагуурын байдалтай л холбож харж байна л да. Үнэхээр одоо хүний буруутай үйл ажиллагаанаас болоод энэ байгаль цагуур, уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм чинь яалтчгүй бодиттой болчлоо гэдгийг одоо бид хүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй болчиход байна. Тэгэхээр одоо зарим газар засцуудтай болох нь одоо юу гэдгийг 4 жилд 10 жил засцууд болдог гэсэн бол одоо жил болгон аль нэгэн аймагт засцууд болж яадаг тий. Аль нэгэн аймагт одоо албартай хүчин гарч байдаг тий. Ийм одоо нөхцөл байдал бий болчоод энэ уур амьсгалын өөрчлөлтөнд тасан зохицох гэдэг ийм шин одоо үзэгдэл гэдэг юм уу, шин одоо ийм ур чадварыг өгнө бодлого шийдэл гаргах тас шаардж байна. Тэгээ энийг хийж чадахгүй байгаатай холбоотой. Хоёр дахь нь бол ерөөсөө энэ хүн амын таалах хувийн амьдар ч хоттой тий. Хотын агарын мохирдол тий, хотын хүн амын төвлөрөл, хотын замын төгжээ, буруу төлөвлөлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлаа шийдэж чадахгүй гэсэн. Тэгэл одоо юу гэдгийг ингээл зам дээр төгжрөл үсэл ингээд тэтэн цагаар төгжрээд эхлэнгүүт л зүгээр цааш шалтгаан тэр худлаа шалтгаан гаргаж ирээл тий. Маш их хүүтэрлээ хүүхдүүдийг амраая тий. Одоо эсвэл ханиад их гарлаа хүүхдийг амраая гэд ингээд тэр төгжрлээ шийдэх арга болгоод байгаа. Дээрэс нь энэ нөгөө агарын мохирдол асар их байна гэл олон нийтийн шүүмжлэл, олон нийтийн сүлжээнд гараад эхлэн тэрийгэ дарах арга хэмжээ тий. За тэгээд нөгөө эрүүл мэндийн салбарын бүтлгүүтэл буюу одоо энэ зөвхөн энгийн ханиад шүүхнэ ханиад томуугаа ингээд шийдэж чадахгүй байгаа тий. Тэр асуудлыг дэвэргэж байгаа сургуулийг одоо ингээд докторгүй болгож байгаа. Ийм л одоо үзэгдэл гараад байгаа. Энэ бол Улаанбаатар хотоос буюу энэ нөгөө хотын буруу төлөвлөлт, энэ одоо сургуулийн замбраагүй байдлыг тэр хувь хүн одоо ачааг нь үрж дийлхэ болоод ирэхээр тэр уур бухимдлаа сошиал медиа руу гаргаад сошиал медиад манай улс төрчид манай шийдвэр гаргаж тариу үйлдэл үзүүлж байгаа нь ерөөс хамгийн амархан нь одоо сургуулаа гэдэг. Ийм л тэгээд энэ нэг яг одоо сүүлийн сайдууд яг уу гэхээр тэр нэг өмнөх дөрвөн улирал гэдэг ямиг одоо яаж энэ нэг өвлийн энэ нэг хүйтэн агарын бохирдолтой тэгээ төгжрэлтэй энэ үеийг яаж давах уу гэдэг шийдлийг гаргахын тулд энэ хичээлийн жилиг наашин цааш нөлөө тэгтэл дог дажинтай юм шиг ханиад 12 сард гард өсмөлийн жил 11 сард гараад эхэлчихэнгүүт дахиад л яах вэ гэдэг ингээ мигнээд эхэлж байгаа ийм л шалтгаан л. Ер нь бол 3 юм уу 4 улиралтай байхаар л хичээлийн жилийн бүтэц хийдэг штэ тий. Энэ нөгөө шинжлэх ухааны үндэслэл талаас ер нь аль нь оновчтой гэдэг юм. Олон улсын энэ жишгүүд ямар байдгийг одоо жишээ нь хүүхэд ямар хугацаанд хичээллээд ямар хугацаагаар ингээд нэг төр хамс хийх ч юм уу тий энэ
нэг ийм энэ бодвол шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаатай юм дээр л гардаг ёстой байлгүй дээ. Манайх шиг нөгөө утааны улирал эхэлчихэж байгаа юм чи урт амраач идэр гэдгүү л ах л та. Эн чинь их сонир шүү дээ. Ер нь бол бас улс орны онцлогтой хамаатай. Яг шинжлэх ухааны үндэстэй гэхээсээ илүү тухайн улс орны ажимдрал, ахуй байдал, аж ахуйн онцлогтой холбоотой тогтоодог ийм түүхийн судалгаар тийм байна. Олон улсын боловсролын харьцуулсан судалгаа хийдэг Гита Штайнер Хамси гэж хүн байт. Манай Монголын боловсролыг бас боловсролтой харьцуул судалдаг. Тэр хүн хэлэхдээ энэ хичээлийн жил эхлэх, дуусах, амралт бүх юмыг бүр айл анх нөгөө бүх нийтийн боловсрал гэж Монголд орж ирэх үед одоо төлөвлөсөн зүйлээ малчид хүүхдээ сургуульд өгөх дургүй байсан байхгүй. Яг уу гэхээр ойр зүрийн гар хөлийн үзүр зарагддаг ч гэдэг юм уу. Тэ? Ийм одоо учир шалтгаанаар одоо яг тэр малчдын хэрэгтэй үед хүүхдийн чөлөөтэй өгөөд хэрэггүй үед нь сургуульд авъя гэдэг байдлаар төлөвлөсөн гэж байгаа байхгүй. Тэгээд 100 одоо яадгүй гэхээр одоо ноос ус аавн тэ байна одоо нөгөө угаах юм эхлэн цагаан эдэ аавн хонь ургаа салгаж одоо тугал үнэгээ салгаж туун тэ хүн хүч их хэрэгтэй болох үед нь хүүхдийн намраа. Тэгээд одоо үлжөөндөө буугаад нэг ажилгүй болоод гарч орох нь багасгах. Тийм ажил багасаад ирэхээр хүүхдийн сургуульд дотор байранд оруулна гэж хийсэн хичээлийн жилийн бүтэц байхгүй. Тэгтэл одоо сүүлийн үеийн хүмүүс одоо юу гэж нөх гэхээр нэгдүгээрт малчин хүн амчин цөөхөн болчлоо. Тийм нэг 20% хүрч амгүй юм цөөхөн болчлоо. Хоёрдугаарт малчтын хөдөлмөр дахиад хүний юм уу хүүхдийн гар хөрөний ажил тэ нэг хэрэгтэй биш болчлоо. Тэгээ ингэж байгаа үед бол энэ хугацааг наашин цааш нь болгож хөдлөгөө гэдэг ийм л одоо санал төвшүүлээд байгаа. Гэхдээ энийг би зүгээр бус улс орнуудтай өвөл олдог улс орнуудтай харьцуулахад бол ялцчгүй л 100-3 сард хүмүүс хөдөө явна. Агаарт гарна. Ялангуяа Монгол хүн бол бүгд хөдөөтэй. Хөдөөгөөнүүд нь хөдөөгөөр зугаална. Амралтаа авна. Тэгээ ийм л цаг үе. Энийг бид нар яг наашин цааш нь хөдлөж чадахгүй. За одоо яг ийм санаачлагууд яваад байна шүү дээ. Өвөл нь 2 сар амраач, 101 сар сунгаад хичээлчих гэдэг юм ингээд идэг. Тэр нэг ийм яриа байдаг шүү дээ. Монголд шинэ жил гэж ингэж өргөн тэмдэглэдэггүй байсан бол энэ хахир өвлийг энэ стресс бухимдлыг монголчууд давахгүй байсан. Тэгэхээр тунд нь нэг шинэ жил гэж нэг ийм сатааруулдаг гэдэг шиг энэ өвлийг ингэж давахын тулд магадгүй 100 тийм ирчүүч авдаг байна. Тийм. 103 сар Монгол хүн хэрэг хөдөө явахгүй энэ хотод дотор хоригдоод байвал дараагийн 9 сарын нэгэн шууд хувьсгал гарах баг. За 9 сараас байл ихэд 11 сараас те хувьсгал гарна. Яад үл тэр уур бухимдал стресс ядаргаа бүх юмыг тайлаагүй те ийм цаг үед бол одоо хэцүү ах болно. Тэгэхээр энийг бол одоо бусад орны туршлага гэж харахаас илүү те яг Монгол орныхоо одоо энэ Улаанбаатар хотын баг онцлогийг хааш те. Тэгээ нөгөө 20% бага малчтынхаа онцлогийг харгалцсан байдлаар л одоо зохицуулахгүй бол ингээ маргаантай л. Би яг практикээр хар одоо ингээд хэд хэдэн хүүхэд бага ингээд сургаад ингээд одоо ч нэг нь бага ингээд байгааг харахаар хичээлийн жилийн бүтээц ингээд 3 улиралтай буюу эхний улирал 16-7 хоног хичээллэхээр би ингээд энэ хүүхэд хичээлдээ дургүй болоод байгаагийн шалтгаан нь энэ байж болох уу гэж бодохгүй сүүлдээ ингээд бараг л хичээллэхээр өстэй толгой нь арзаадаг. За ингээд залхтал нь хичээллүүлчихэд марттал нь амраачаар энэ одоо яана гэж бодохгүй юу? Ер нь бол эхний улирал урттаад байгаа нь үнэн. Ерөнхийдөө чи нэг тасан зохицох үе гэж байдгийм байна. Одоо тэр 103 сар амарчсан сулдаа ганхам явсан нөхдөж ингээд ангитай хэмд хоригдоод хичээл даалгавар хийхээр ингээд ерөнхийдөө маш хэцүү. Тэгэхээр энийг нэг юм тасан зохицох буюу эхний улирлыг жоохон богинохон тавиад тэгээ 2 дахь улирлыг жоохон уртхан тавиад уг нь болдог бол тэ 3 дахь улирлаа нэлээд урт тавиад тэгээ 4 дахь улирлыг бол ерөнхийдөө шалгалж хүлхий ингээд хайчаад ер нь бол болохоор байгаа байхгүй. Тэгтэл тэр чинь хотод болохгүй болчиход байгаа. Хотод л болохгүй болчиход байгаа. Тэрнээс биш аймагт тэгээ зөвхөн хот 50% нэ. Хотод тэгтлгүй аймаг чинь 50% байгаа. Тэгэхээр энэ боловсрал гэдэг вакуумд оршдгүй гэж одоо эрдэмтэд хэлдэг байхгүй. Энэ л улс орныхоо эдийн засаг, нийгэм, улс төр байгаль орчны нөхцөлд боловсрал гэж төлөвшөж бий болдог учраас одоо энийг харгалцахгүй л ерөөс болохоо болчиход байгаа.
Тэгэхээр энийгээ илүүтэй хотын нөхцөлд тааруулна гэхээс хүүхдээ бодож төлөвлөмөр байгаа. Одоо иргэний нийгмийн тий хүүхдийн эрх сурч боловсрох эрх ярьдаг хүмүүсийн хувьд бол яалтчгүй хүүхдээ харж жоохон шинжлэх ухааны үндэстэй. Тэгээд одоо энэ байгаль цаг үеийн хотынхон төвчрөл утаа ханиадтай одоо нөхцөлдүүлэхээс өөр ямарч аргагүй л болж байна. Дээрэс нь дахиад нэг одоо их муу хүчин зүйл юу гараад ирв гэхээр утаанаас одоо хөрөнгө мөнгөтэй хэсэг маань утаанаас дайждаг тий халуун орн хямдхан одоо амжиргаан хямдхан халуун орн руу дайждаг ийм үзэгдэл одоо шинээр бий болж байна. Тэгэхээр тэр хэсгийн лобби хүчтэй орж ирж байна гэсэн үг. Тэр засгийн бодлогод бушуухан хүүхдүүдийг амраагаад амарсан чинь гэр бүлээрээ энэ утаанаас чинь цугтаагаад энэ хүйтнээс чинь цугтаагаад энэ дүгжрлээс цугтаагаад халуун орн 1-2 сар амьдрах хүсэлтэй. Тэр зардлаа даах чадвартай хэсэг. Өнөөдөр бусдынхаа хөлдөөж ирж байгаа үзэгдэл бас энэ донд явж байна. Тэгэхээр яалтчгүй л энэ асуудал чинь ингээд эдийн засаг нийгэм хөтлийн нөхцлөөс үүсэж байгаа болохоос зөвхөн боловсролын асуудал биш. Би тэгээд нөгөө зарим хүмүүс таны яг энэ хэсэг яриаг сонсох юм бол арайчгүй байлгүүдээ гэх хүн гарч ирэх байх. Тэгтэл чин сая сүүлийн 1-2 хоног сошиал дээрээс угаасаа ийм хандлагуудыг харлаа шүү дээ. Яахаараа гайгүй орчин нөхцөлд сурдаг, цөөх хүүхэдтэй ангид сурдаг, бид нар хувийн сургуульд сургадаг, бид нар ядуучуудын хөлд чирэгдэх ёстой юм. Эдэр гэдэг санал сэтгэл сошиал дээр нилээд явлаа. Энд чинь одоо нийгмийн маш тэгш бус байдал үүсэж байгааг шууд илэрлэхгүй юу? Энийг иргэний нийгэм уг нь олон жил анхааруулж ирсэн. Тэгээд улс төрчид ямар үг авах биш, өөрсдөө хувийн сургуультай, өөрсдөө хүүхдээ хувийн сургуульд өгдөг болохоор энэ асуудлыг одоо зохицуулахгүй явсаар агаад л одоо энэ төвшөндөө хүргэлээ. Тэгээ би хэлдэг шүү дээ. Нэг өдөр зайсын хоёрын дунд хан оригдно. Тэ хан оригдаа тэгээд би энэ руугаа чулуу шиддэг. Би энэ руугаа бөмбөг шиддэг тийм цаг уу ирэх вэ гэж би айдгаа гэд. Тэгэхээр энийг хэн бий болгож ирэх боловсролын тогтолцоо бий болгож. Өнөөдөр хувийн хөгжлийн сургуулиудыг одоо жоохон хазаарлах цаг болцсон. Хазаарлах гэдэг нь одоо хаа гэсэн үгээ шууд ойлгоод маргааш хэлдэг. Зохицуулах хэрэгтэй болчихсон цаг үе байна. Тэгэхгүй л өнөөдөр эцэгчүүдэнд тэгж бичиж байна. Хувийн хөгжлийн сургуулиудын холбоо нь өнөөдөр сайд шаардлага өгч байгаа байхгүй анхудаа. Өмнө өглөө өгдөггүйсэн шүү дээ. Энэ удаад яагаад өгөв те? Ковидын үед бол цахимаар хичээлэхээр эцэгчүүд төлбөрөө багасгах гэдэг шаардлага тавьдаг. Цахимаар хичээлж зардлаа авах гарчих шүү дээ. 50% баг зардал гарч байгаа. Төлбөрөө 50% бууруулъя гэдэг. Эцэгчүүд шаардлага тавьдаг учраас өнөөдөр хувийн сургуулиудаа айгаад цахим руу шилжих сонирхолгүй шүү. Зүгээр цаад бодит учир шалтгаан тэр. Хувийн хөгжлүүдийн холбоо анхудаа бас судалгааны үндэслэлтэй боловсролын асуудалд одоо дуу хоолой гаргаж байгаа нь сайшаалтай мэт боловч яагаад тэр шийдвэрийг гаргасан ерөнхий сайдд бичихгүй байна. Ерөнхий сайд өнөөдөр боловсролын салбарыг арга хэмжээ авах гэж кабинетээс гарсан шийдвэр шүү дээ. Энэ боловсролын сайдын шийдвэрээс гэхээс илүү тэгтэл хувийн хөгжлөөс томилогдсон сайдыгаа өмөрсөн маягтай. Тэгээд засгийн газар руу бас хандаж чадахгүй ингээд нийгэмд зөвхөн ашиг орлогоо бодож л дуурч байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр нэг ийм л хоёр хэсэгт хуваагдсан байна. Тэгээд өнөөдөр хувийн сургуулиуд яагаагүй ш цахим руу шилжээгүй шүү дээ. Анги тахимаар хичээлж шүү дээ. Тэгээд хэд хэдэн одоо сургуулиудаас асуулаад гэтэл эцгээс санал асуулга тахимаар хичээл гэсэн гэж хэлээд тэгвэл өнөөдөр энэ хувийн сургуулиуд яагаад сайдын одоо шийдвэрийг биелүүлдэггүй ерөнхий сайдын тий засгийн газрын шийдвэрийг биелүүлдэг юм том толгойтой хувийн сургуулиуд гараад ирсэн. Тэгвэл тэд нар хичээлж байгаа бол бид нар ч гэсэн тэгвэл тахимаар хичээл өгдөг хичээл биш. Ямар тахимаар хичээл юм цахимаар хичээл хэвээр тий. Тэгэхээр ийм л утга замраагүй юмыг өнөөдөр нийгэмд бий болгоо. Яг нэг сайн тал нь юм болохгүй байгааг уул нь хилжлээ нь улс төрчдөд даанч улс төрчд энэ талаас нь хүлээж авч шийдэх хэсэг нь бол туйлын хэрэгцээ. Намайг мэдээнд гүдэг байхад Томоогийн дэгдэл амбулаторийн үйлчлэгийн 17% хөрвөл тухайн бүс нутагт буюу аймаг суманд эсвэл дүүрэгт те хөл хорой карантинлах ийм асуудлуудыг ярьж эхэлнэ гэдэг ийм босготой байжгаад одоо бол байхгүй болсон юм байна гэж ойлгосон. Тэгэд яавал
хичээл авах юм бэ гэдэг энэ зарчим ингээд яг энэ мэд тодорхой байвал бол намар юм уу гэж бодохгүй юу? Хизээ хаах хэрэгтэй вэ гэдэг чинь уг нь засгийн газар гамшиг гарсан тохиолдолд хизээ хаах тухай ярих хэрэгтэй байхгүй. Тэг чи гамшигын боловсролын хуулийн дээр байгаа тий бас. Боловсролын хуулийн дээр ерөөсөө энэ ханаа том уу энэ тухай ерөөсөө заалт ороогүй. Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулахдаа тухайн бүр хараа орон нутгийн байгаль цагуур үйлдвэрлэл үйлчилгээний онцлогтой холбогдуулан засаг дарга санал гаргасан тохиолдолд гэж байгаа байхгүй юу? Өшөө ямар ч тохиолдол байхгүй энд. Харж байна уу? Тийм ээ. Энэ хууль батлагдсанаас хойш анхудаа Наранбаяр сайдын шийдвэр гарч өмнө ямар ч зохицуулалт байгаагүй. Өмнөх хаалтууд ковидын үеийн хаалт хүртэл ямар ч хуулийн зохицуулалтгүй байхгүй. Бид нар судалгаа хийчихсэн. Хуулийн дээр ямар ч заалт байхгүй үед хичээл авчихсангүй. Цахим руу шилжих бүр эргэцэн үндэслэхгүй үед одоо цахим руу шилжлээ. Гэхдээ ковид гэдэг бол гамшиг байсан. Тэ гамшиг байсан. Тэгээ гамшигын үеийн хуулиар гэж бид одоо үзээд гэхдээ гамшигын хуулийн дээр нь ч байгаагүй. Тэгээд тэр нэг ковидын үеийн ингээд төр хууль гаргасан шүү дээ. Тэр хуулиар эргэцэн үндэслээ. Хичээл хаацны дараа 1 сар хаацны дараа 6 сард баг 4 сард ч үлээ тэр хуулийг гаргаад тэгээд хичээл хаагч нь хуульчлагдчихсан байхгүй. Тэгтэл тэрнээс хойш чи юу гараад ирсэн бэ гэвэл энэ хууль гараад ирсэн. Өнөөдөр энэ хуулийн дагуу ажиллах хэрэгтэй байсан сайд засгийн газар энэ хуулиа зөрчилсөн гэж би уншуулдаг. Тэгэхээр энэ дээр ямар ч ханаа том уу гарвал хаана цахим руу шилжинэ гэсэн юм байхгүй. Байгаль цагуур тэг ялцчгүй зуд болоод болол тийм ээ. Сүүд болол одоо үер бол тийм үү тийм. Гэрээсээ гарч чадсан тийм. Тэгээ үйлдвэр үйлчилгээний онцлог гэдэг чинь нэг мал төлөвлөлөх байхгүй юу? Энтэй холбоотойгоо наашаа цаашаа болгоно үхээс бусад үед тохиолдолд 58 энэ хуулийн 55 57-аас бусад тохиолдолд хичээлийн жилийн их үргэлжлэх дуусах тий амралтын хугацааг өөрчлөх сургалтын үйл ажиллагаа төр хугацаар зогсоохыг хориглоно гэж тий. Тэгэхээр өнөөдөр энэ одоо энэний дагуу сайдад ирэх байхгүй. Өмнө нь бас ингээд карантинлчдэг байсан тий 12 сарын дунд үеэс ч юм уу. За ингээл бас ханаад том төвчрөл утаа юу үлээч гэдэг юм уу. Ингээд карантинлдэг байсан. Зүгээр энэ жилийн тухайд би яагаад энэ шийдвэр буруу байсан бэ гэхлээр нэгдүгürt 11 сард энэ тухай яриа гарч байгаа буюу нөгөө нэг ханаад томны оргил үе чи 12 1 сард. Тэгэхээр чин тэр үед тэгэхээр яах юм бэ гэдэг нэг ийм асуудалтай тулаад хоёрдугаарх нь багш нарын ажил аялт гээд бас нэг тодорхой хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагаа зогсонгүй байдалд орчоод дөнгөж хичээл эхлэл удаагүй байжсэн чи ахаал цаг агаарын нөхцөл байдал эрүүл мэндийн шалтгаан гэхэд ингэчгээр хүмүүст жоохон таагүй. Тэг. Энэ жил ерөнхийдөө томны улирлал эртхэллээ гэдэг дэлхийд даяар тий. Дэлхийд даяар том уул эртхэллээ. Өмнө 12 сард ингээд эхлээд 12 сарын дундаас эхлээд огцом одоо юу гэдэг дэлгэрдэгтэй холбоотойгоор уг нь энэ амралтыг чи ингэж тогтоолоо штэ. Тэгтэл энэ жил бол дэлхийд даяар эртхэлсэн. Сая би ингээ гадагшаа явж байхад ерөөсөн Солонгос, Турки онгоцны бодол битүү ханиад л байна л да. Хүмүүс ханиалгаал маск зүгээл ингээд яваа. Томооны дэгдэлт өндөр байгаа нь бол үнэн юм шиг байна. Тэрэн дээр юу нөлөөлч вэ гэхээр нөгөө эрүүл мэндийн салбарын маань бэлэн бус байдал нөлөөлчлөө. Ер нь айчлаа. Яг л нөгөө эрүүл мэндийн сан даатгалын сан жоосорчихсон. Эмнэлгүүч саг хөөжлөг байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгтэл одоо тэрэн дээр нь ингээд ханиад том ихсээд эмнэлэг дүүрээд бүх эмнэлгүүд дүүрээд нэмэлт ор гаргангууд төсөв байхгүй. Төсөв байхгүй. Би энэс болсон гэж. Би ер нь бол цаашлтгаан энэ жилийн энэ ингээд эрт таах гэдэг, карантинлах гэдэг, ингэх гэдэг тохиолдол бол ерөөсөө тийм өөр салбарын одоо юу гэдэг шалтгааныг манай салбар дээр авчирч өөрүүлж яана. Засгийн газрын одоо юм залтай арга хэмжээ болж яана гэж би бол. Гэхдээ энэ залтай арга хэмжээ боловсралтай бас холбоотой байж болох уу гэж асуумаар байгаа. Яагаад тэгэхээр бид нар төсөвт тодтгол хийсэн. Тодтгол хийх үеэр боловсролын салбараас бас таналтууд хийгдсэн тий. За хөрөнгө оруулалтаас гадна энэ урсгал зардлууд дээр таналт хийгээд магадгүй одоо нөгөө нэг олон нийт бол мэдгүй байж болох ч яг боловсролын салбар дотор сургуульд ажиллаж байгаа одоо юу юм сургалтын менежерүүд, нийгмийн ажилтнууд, захирлууд
хэлж чадах хэсгийг мэдэхгүй байна л да. Энэ нөгөө нэг хичээл практикийн зардлууд, хувьсах зардлууд оны төгсгөл рүү яг бүрэн байгаа юу байхгүй юу гэж би хардахгүй юу? Энэ нөгөө тодтгол дээр энийг аваа ийцэн учраас боловсрал бас хэмнэлт хийж болох уу? Болно. Тэрийг сая өнгөрсөн 7 хоногт боловсрал нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр мөхтэй гişүү асуулаа. Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дараа асуусан. Одоо энэ төсөө ер нь байхгүй байгаа юм шүү. Багш нарын цалин ус илүү цаг, гүйцэтгэлийн урамшуулал, тэгээ эрүүл мэнд гэж 3-5 жилийн нэмэлт тийм энтриг ерөөсөө өгөхгүй байна гэсэн чинь мань хүн ерөнхийдөө төсөв бүртгэлтэй холбоотойгоор хэлсэн. Тэгэхээр үнэхээр төсөв бүрдэхгүй буюу төсвийн орлого байхгүй байгаа учраас одоо нийгмийн даатгалд жишээ багш нар бол сургуулиуд нэлээд хөртөө байгаа. Одоо энэ төр төлдөг учраас төр тэгж чад төлчихнэ ингээд өөр болгоод бичээд яваад байгаа юм байна. Ер нь бол боловсролын төсөв бол бүрэн биш байгаа. Өөрөөр хэлбэл таналтаа ямар ч үндэслэлгүй байсан. Би бол энэ дээр сангийн ямыг буруутгах гэдэг. Өөрөөр сангийн ям зүгээр л бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг тэдөө барьгаал тандагчин боловсролын салбар дээр, эрүүл мэндийн салбар дээр ийм л болж одоо бууж байгаа гэсэн. Тэгэхээр төсвийн тодтоглоо сангийн ам хариуцлагатай хийх. Өөрөөр хасах ёстой салбаруудаас заавал тий 9% биш тий 20% хасах салбар байсан байж магадгүй шүү дээ. Гэтэл бүх салбарт ингэж итгэн таньж байгаа ч өнөөдөр ийм. Дээрэс нь боловсролын сайд бол үйлдвэрчний хөвлийн шахалт шаардлагаар унаа хоолны мөнгө зөнгө гэд төсөвт батлагдаагүй бахан зардлуудыг гаргахаар тушаа шийдвэр өөр гаргацсан юм билээ. Тэгэхээр энэ бол сайд эрх мэдлээ хэтрүүлсэн асуудал байгаа юм байна гэж би харсан. Тэгэхээр тэр багш нарын унаа хоолны мөнгнүүдийг өгөхийн тулд төсвийн бус зардлыг таньсан. Дахиад тий. Дээрээс нь 3 дахь өшөө бас нэг одоо тодорхой болсон. Бид нар 8 сараас эхлээл төсвийн одоо үйл явцад оролцож эхэллээ шүү дээ. Тэр үед гарч ирсэн бас нэг асуудал гэвэл төсвөө бас муухай хийсэн юм байна. Боловсролын яамны төрийн сан төсвийн газар бол 9 сарын 1-ээс жишээ нэмэгд хүүхдийн тоомоо тооцоолгүйгээр нэг л тоогоороо тий 9 сарын 1-ээс ингээд нэгдүгээр ингээд хүүхд нэмэгдэж орж идэг шүү дээ. Төгсөж байгаа хүүхд нь баг. Тий. Нэгдүгээр ингээд эсэж байгаа хүүхд. Тэгэхээр тэр тоомоогоо ер нь энэ сайдын хариуцлагатай холбоотойгоор төсвөө буруу хийгээд дахиад манай төсөв хүрэлцэхгүй. Ер нь бол эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгалын сан гэж хэлэх юм биш. Боловсролын салбарын төсөв хүндрээд байгаа учраас магадгүй бас энэ зохицолтыг хийж байгаа тий багш нарт ядчлал илүү цаг явуулахгүй шүү дээ тийм байж болцсохгүй гэж бол ер нь байх үндэслэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл төсөв ингэж хүндэрсэн ингээд багш нарын шаардлагатай нэмэгдэл өснүүдийг өгөхгүй байна. Илүү дотоод зардал гаргахгүй байна гэдэг бол хүндэрсэн. Тэгэхээр энэ засгийн газар, сангийн яам, боловсролын яам давхар одоо ийм хариуцлага хүлээхээр байгаа учраас кабинетаараа тийм шийдвэр гаргаж байгаа. Бага ангийн цахим сургалт гэдэг хэр оновчтой шийдлээ. Яг нь ковидын үеэс эхлээл бид нар цахим руу шилжих ёстой, бэлэн байдлаа хангах ёстой гэж байгаа боловч өнөөдөр ахаал яг л бах байдгаараа байна тий. Цахимжилт бол нэлээд эрчимтэй эхэлсэн шүү дээ. Одоо ковидаас авсан цорын ганц сургамж одоо манай салбарт авсан цорын ганц сургамж бол одоо цахимжилт хэрэгтэй юм аа тий. Шаардлагатай үе цахим руу шилжих, цахим уур чадварт сургах тэгээд л ярьж ирсэн юм чинь сулраа явцсан шүү дээ. Тэгэхээр бодлогын залгамж халаа гэдэг юм бол одоо үнэхээр манай салбарт байдаггүй гэдгийн жишээ бол энэ л дээ. Тэгээд хоёрдугаарт одоо яг хэлэхэд одоо шинжлэх ухааны үндэстэй юу гэд хэлэхэд бол тий багангийн хүүхэд цахимд одоо хамгийн сүлжилчих ёстой гэж. Одоо бид ковидаас авсан сургамж тий шүү дээ. Дунд анги ахлах ангид нөгөө биедан суралцах чадвар нь хөгжсөн, суралцгууд сурцсан, суралцгын арга барилд өөрөө сурцсан учраас цахим руу шилжихэд асуудал алгаа. Тэгтэл багангийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүд бол ерөөсөө цахимд одоо шилжих боломжгүй гэдэг. Хоёрдугаар шинжлэх ухааны үндэслэл нь юу гэхээр халдвар судал одоо энэ ханиадыг судалж байгаа манай Монголын тэргүүлэх эрдэмтэд юу гэж хэлж байгаа вэ? 0-2 насны хүүхдийн эндэгтлэл өндөр байна. Хүндрэх. Гэхдээ тэгэхэд яахаар 6 настай хүүхдийн хичээлийг хаадаг. Чи ямар ч шинжлэх ухааны
нотлохоо үндэслэхгүй хаасан гэдгийг сургуулийн өмнөх боловсрол хичээл нь орж байгаа тий. Тэгэхээр одоо сөө борж байгаа тий. Тэгэхэд одоо яхаараа тий нэгээс одоо 5 дугаар ангийн хүүхдийг цахим шилжүүлэх болов. Энд чинь ер нь бол тэр чигээр нь цахим шилжүүлж амраах гэжсэн шүү дээ. Яг хүмүүс эсэргүүцсэн тулдаа 1-7 хоногор одоогор тогтцоод байгаа. Тэгэхээр одоо 1-р ангийн хүүхдтэй жишээ нь би эмээ байна тий. 1-р ангийн хүүхд бол үнэхээр одоо дөнгөж өсөн үзэж байгаа шүү. Тэр чинь ингээд өдөр болгон давтахгүй бол ингээд тий сурахгүй идэв шүү. Өсөгт сурж өсөг холбож сурна гэдэг бол маш хүнд тий. Тэгтэл энэ үеийг ингээд таслаад аваачаад одоо өмнөх заасан өсгөнүүд ч байхгүй, дараа сурах өсгөнүүд ч цахимаар байхгүй. Тэгээ өнөөдөр Google Classroom-д орно гэж би тий 5 дахь өдөр эцгийн урал сургалтанд суугаад Google Classroom-д нь холбогдоод за болох юм байна гэдэл сая ингээд л хичээлэх гэсэн байхгүй. Нөгөө Google Classroom-д ажиллахгүй. Гэхдээ ийм бэлтгэл хүмүүс яг шилждэг. Энэ боловсролын яамны бэлтгэл хаана вэ? Бэлтгэлийн хангах үүрэг чинь цахим шилжих бол бэлтгэлийн хангах үүрэг чинь боловсролын яамд байгаа ш. Тэгэд энэ юм хийгээг өмөртлөө ингээд төвийн 6 дөрвийн хүүхдүүдийг ингээд бүгдийг шилжүүллээ гэдэг нэг Google Classroom-д ажиллахгүй. Тэг өнөөдөр бид нар Teams руу орж иж нэг боцорч Teams руу орж иж хагас дутуу хичээлсэн болол өнөөдөр жишээ нь тарж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо хэлээд барахгүй юм да. Боловсролын альва шин юм шилжилт те одоо англи хэл заах гэж байгаа бол те юу гэдгийг те гинтхэн компьютерийн ур чадвар сургамаар бол нэг жилээс доошгүй хугацааны бэлтгэл хийж ич шилждэг юм чинь сая хүнтэй сая хүний хөдөлгөж байгаа асуудал шууд сая хүн шүү дээ одоо шууд суралцагч нь одоо сүүгөөс эхлээд тэгээд шууд өдөр тутмын бизнес одоо шууд нүр туулж ажиллаж байгаа хүн сая салбарыг те Монголын 3.1-ийг хамарч байгаа салбар зүгээр л нэг алга уруулах төдий нэг юм руу шилжээд өөр юм болгочдөг гэдэг энэ юмыг одоо мэдэхгүй сайд хийгээд энийг мэдэхгүй ойлгохгүй хүмүүс шийдвэр гаргаад сууж ахаар чинь энийг тэр ерөнхий сайдтай тэр сангийн сайдтай ойлгуулждаг сайд хийж байгаа хар балгийг одоо тэгээд түмэн даяараа тэгээд ингээд амсаад бүгдийнхаа ирээдүйг өгөх. Тэгээд ингээд сууж би ч тэгтээ ойлгохгүй хүн гэж бодохгүй л байна л да. Яагаад тэгэхээр 2023 онд тэгээ тантай зэрэгцээ зогсож байгаад хичээл хаах нь буруу, цахимд шилжих буруу, Монголд өвөл болдгороо болно гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ яг ялгаа нь гэвэл тэр үед боловсролын сайд байгаагүй л нэг юм ялгаа байгаа болохоос ш. Тэгэхээр чин тэр чинь уул нь бол мэдхийн дээр мэдээд л байгаа. Хэм биш үү? Тэгэхээр цаана нэг шалтгаан байна гэсэн үг байхгүй тий. Тэгээд бид хэдий ярьснаар бол ерөнхийдөө яг боловсролын сайд гэж юм бэ гэдэг одоо би сүүлийн тийм бодож эхэлж байгаа. Тэгэхээр бусад улс орны нөгөө одоо бүр хуулийг уншиж үзэж байна л да. Тэнгүүд ерөнхий сайдтай боловсролын асуудлаар мэрэгжил арга зүйн бодлогын шийдвэрийн дэмжлэг үзүүлдэг хүнийг хэлнэ гэж байгаа. Өөрөө шийдвэр гаргаад өөрөө дураараа дүргээд явдаг. Ерөнхий сайдтай. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд яагаад тий хичээл сургалтын үйл ажиллагааг зохицуул гэдэг шийдвэр гаргаваа гэхээр манай боловсролын сайд мэрэгжил арга зүй, онол практик, бүх юмны дэмжлэг гэдэг буюу компетенс гэдэг юм дутагдаад байгаа учраас магадгүй ерөнхий сайд юм шийдвэр гаргацсан юм шиг байна та. Би одоо сүүлийн үед бүр тийм бодож эхэлж байна. Тэгээд үнэхээр өөрөө тэгж мэдчихсэн бол тийм өөрөө үнэхээр тийм ихтгэл өнөмшлтэйсэн бол тэрний хадлаа хатуу зогсох хэрэгтэй байсан. Өмнөх сайдаас өөр шийдвэр гаргаж болох байсан. Тэгээд тэгж чадахгүй байх гэдэг чинь дахиад түрүүний бит хоёрын ярьсан шалтгаан үнийн биш үсгийн газраараа нийлээд хурдаад энэ шийдвэрийг гаргаж байгаа юм шүү. Зүгээр шалтгаан нь бол энэ юу гэдгийг алагд цоогддаг гэдэг төвшин гэж байгаа. Тэгэхээр одоо ерөөсөө би бүр аргаан бараа тэгж бодлоо. Ингээд жил болгоны өвөл ингэж стресстэйч, нервтэйч те сошиал медиа дээр юм бич зурагтаар ярьж байгаа юм. Одоо энэ хэдээс юу шаардах вэ гэхээр тэр төвшингүүдэд тодорхой болгох. Одоо энэ гамшиг биш юм бэ. Тэгэл юу юм? Юу юм гэдгээ тодорхойлоод юу болохоор өвөл хүйтэн болохоор биш. Шатхан хомсдохоор биш. Төгжрөл болохоор биш. Тэ яг энэ халдварт томоогийн дэгдэлттэй холбоотой тэгвэл энэ хичээл сургалтын үйл ажиллагаанд ямар арга хэмжээ авч явах хэрэгтэй гэдэг тийм зураглал баримт бичиг гаргах шаарддаг гэж бодлоо.
Одоо тэр эрүүл мэндийн яам алаг цог төвшин гэдэг нь юу вэ? Тэр хаана бичсэн юм байгаа юм те. Үшээ ямар төвшингүүд байгаа. Тэгээ тэр үед яг боловсрал дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй. Маска зүүж эхэлнэ. Ариутгалаа эрчимжүүлээ. Өдөрт нэг байсан бол 2 болгоно гэдэг ч юм уу те. Тэгээ төсвийг хаанаас гаргах юм тэгвэл. Эрүүл мэндийн яам гаргах юм уу? Засгийн газар нь гаргах юм уу? Онцгой шадар сайд, онцгой адил хариуцсан шадар сайд нь гаргах юм те. Тэгээд бүр яац үед яг цахим болох юм бүр яац үед бүр хаах юм бүр те. За хааж болохгүй гэж хэлсэн байгаа. Цахим руу шилжин л гэж байгаа. Эцсийн арга шатны цахим байгаа байхгүй. Тэгэхээр тэр болтол ямар төвшний арга хэмжээ авах уу гэдгийг нь одоо бичүүл зуруулж гар хөлийн үсэг зуруулчаа тэгээ тэрийн байраа суудаг юм. Одоо олон жил ингэж хэрэлдээд барахгүй байгаа юм чинь ерөөсөө энийг одоо хэдийн үед одоо хичээлээс гадуурх үйл ажиллагаа хаах юм. Цахим шилжүүлэлээ хэдгээр ингээ эхлээд оруулах юм чинь. Би бол ингэж бодоод байгаа байхгүй. Жишээ нь халдвар тараах байдлаар бол дунд ахлах ангил байхгүй. Энэ хүмүүс чинь хичээл дараа наашаа цаашаа явна дэлгүүр хошоо орно хоолны газар орно. Тэ хэсэг бусгаараа хичээлээс бус цагаар хамдар тэ тэр чинь илүү халдвар тархах бодтой аюултай юм шүү гэж би бол эрсдэлтэй юм шүү гэж хараад байгаа. Бага ангуул яах юм эцэг их нь авлаа гэртээ хөргөж өглөө авлаа тий байнга нэг юм байгаа шүү дээ. Тэд нар дураар ганц нэг гадуур явна автобусын цугаа явна ч гэх юм уу кино юу дэлгүүр хашаа явахгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь багангийн харин тагмаараа хичээллүүлээ. Тэр дунд ахлах ингээ захим руу шилжүүлвэл харин халдварын тархалт чинь бурах хэрэгтэй байсан үгүй. Дээрээс нь хамаагүй бие даах цахим ур чадвар тийм цахим дээр ажиллах ур чадвартай бие даага гэртээ байх боломжтой. Эрсдэл аюулгүй гэртээ байх боломжтой. Бие даага. Тийм ядаж. Улаанбуурхан нэг хэсэг дэгцэн тий. Тэр үеэр наран гэрэл юмч бас яг тэгэж ярьсан. 14 орчим настай эрэгтэй хүүхдүүдийн дунд улаанбуурханы халдвар онцгой их байгаа гэд. Тэгээ яаж байгаа ингээд тэгсэн чинь тэд нар айгүйх найзрах юмас учраас ингээ бөөнөр хисдэг. Тэ энэ тэнийгээр явдаг. Хоёр дугаарх нь нөгөө магадгүй ам дамжуулж ингээл тэ вейп ч юм уу ийм юм хэрэгэлдэг. Тийм. Ийм үеийнхэн. Тийм учраас баганч биш, бүр томонч биш нэг дунд ангийн ийм хүүхдүүдийн дунд айгүйх тархалт байна гэд ярьжсэнийг харин яг сая таныг хэлэхээр бодлоо нэрээ тийм ээ. Тань тэ үнэхээр шинжлэх ухааны үндэстэй. Үнэхээр нотлохонд суйрлаад тэр амгаахын тэр халдвар тархахур судлаачдаа сонсоод шийдвэр гаргасан шал өөр шийдвэр одоо гаргаж болох байдал ингэж яруу санд руу тий. Уг нь эрүүл мэндийн сайд чинь тэгж хэлээд байсан юм л да. 97-8% вакцины хамрагдцсан. Одоо энэ жил хайнаад томоноос айлтгүй бид нар коридорт хүүхэд авахгүй гэж их зоримог мэдээлж байсан чинь тэгэл өссөн юм зүгээр татлаа да. Тэгээд мэдгүй эрүүл мэндийн салбар нь жишээ нь өрхийн имлэг аягүй хариуцлагагүй шүү дээ. Одоо сошиал бичиж байгаагаар нь бол баахан чихэрлэг сироп бичиж өгч тэрэн тэгтэл одоо тэр халдвар судлаач тархвар судлаач хэлж аваад хамгийн одоо болохгүй хөндрүүлэх нөхцөл шалтгаантай имийг бичиж өгөөд байна. Тэгтэл манай дүүгийн хүүхдэд антибиотик бичиж өгсөн байна. Тэгтэл антибиотик ямар ч үйлчлэхгүй энэ томоонд антибиотик үйлчлдэггүй гэдэг хахад өрхийн имлэг тэгвэл эрүүл мэндийн салбар яг бас яг давхар юу хийстэй гэдэг зэрэгцүүлж бичих хэрэгтэй байна гэж би бас өнөөдөр бодож байгаа байхгүй. За ингээд энэ удаагийнх ийм вирусын үүсгэлтэй байна. Энэнд ийм эмчилгээ бичнэ гэдэг одоо тэр заавраа тэгвэл тэр өрхийнхээ эмнэлэг болгоноор тараах чи хэний үүрэг юм бэ? Эрүүл мэндийн яам сайдын үүрэг биш үү те? Ядаж тэр туссан хүмүүсийг зөв эмчилнэ гэдэг чинь одоо тархалтыг барих нэг арга үстэй. Тэгтэл ингээ буруу эмчлээд ахаар чинь энэ халдварч улам удаа тархах үндсэлтэй буюу эрүүл мэндийн салбарт авах арга хэмжээг бас давхар бичихгүй бол болдгүй юм байна гэдэг юм бас харагдаад байна. Тэгээд ямар ч нийгмийн эрүүл мэндийн хүрээлэл ингээд тодорхой заавар иргэд эцэхэд хөхгүй шүү дээ. Хүүхдүүд өгөлтөө. Хүүхдүүд ковид үед болж исэн мэт. Боловсрал эрүүл мэндийн хамтын ажиллагаа энд эхэлнэ тий. Одоо тэр сургуулиар нь дамжуулаад хараад одоо эрүүл мэндийн бүх салбарт нэг анзаарагдаад идэг зүйл юу вэ гэхээр ерөөсөө учир шалтгааныг нэмчихэлтгүй гэдэг юм уу да тий. Төвчрээд байгаа болохоор амраач ч юм уу. Эсвэл нөгөө хор хүрэхгүй байгаа учраас карантинлчи тэр чинь уулын зүй нь бол төвчрлээ байхгүй болгочвол эсвэл утаагаа байхгүй болгочих юм бол анатомич гайгүй болчин сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа ч хэвэн болчин эрүүл мэнд дээр юу дутуу байгаа нь тэрийг л шийдчих юм бол боломжтой юм дээр чинь нөгөө
шинж тэмдгийн эмчилгээ хийгээд тэгээ учир шалтгааныг нь нөгөө тасалж чадахгүй байгаа учраас дараа жил чи энэ нөхцөл байдал ахаал гараад ирдэг. Тэрний дараа жил ч ахаал байж лээдэг нэг юм руу явчихад байгаа юу? Тийм. Ерөнхийдөө юу вэ гэхээр 4 жилийн улс төрийн цикл гэдэг юм жил болж байна. 4 жилийн цадах харж шít. 10 жилийн цадахыг харж байгаа улс төрч, 20 жилийн цадахыг харж байгаа улс төрч гэж байхгүй. Тийм болохоор бүтцийн асуудлыг шийдэхгүй байхгүй. Бүтцийн асуудлыг шийдэгээл мөнгө, цаг хугацаа хоёр хэрэгтэй чинь амар суур асуудал шийдэж байгаа учраас тэгтэл энэ асуудлыг барьж авах сонирхол. Тэгээд л ерөөсө дараагийн 4 жилд оноо авах те сонгуульд санал авахын тулд ингээд л нэг юм өнгөц шийдвүүд хийгээл тэрийгээ илүү сурталчлал тэрэндээ илүү мөнгө зараад байгаад байгаа юм асуудал. Тэгээд манай хотын асуудал бол ерөнхийдөө шийдэгдэх хэсгээр нь өнгөрч өшгөл боллоо. Ер нь бол манай хотын асуудал бол тэр нөгөө хар хором хот гэдэг. Тэр чинь уг нэг одоо бүцийн шийдэл юм шиг байгаа шүү дээ. Тэгэхээр тийшээ нэг хэсэг нь одоо нүүл энэ хот жоохон суларж иж те жоохон асуудал нь шийдэгднөхөөс тэрнээс ер нь бол шийдэгдэхгүй тал руугаа орцсон учраас энэ рүү бас орохгүй байгаа байх магадaltaй. Тэгээд одоо жишээ нь манай боловсрал дээр суур асуудал хэдэл энэ хувийн сургуулийн асуудлыг те ямар байх ёстой юм гэдгийг шийдэгээд гэхэд хизээч одоо засгийн газар хүртэл санаачлаад за яам санаачлаа оруулахаар засгийн газар дэмжихгүй байсан үгүй. Засгийн газар сая төсвийн татгал дээр өгнө энэ хувийн сургуулиуд өгч байгаа төсвийн дэмжлэгээ болчихё. Тэгээд одоо ингээд өөрсдийнх нь зах зээлийн жармаар явуулъя тий. Тэгвэл ингээд зарим нь бас хүүхдээ эсэлж чадахгүй дампуураад ч юм уу тий. Зөвхөн тоондоо хүрэн штэ гэдэг ийм шийдэл оруулахад л улсын хурал дээр дэмжигдэггүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүтэц тогтолцооны шинжтэй асуудлуудыг бол засгийн газрын их л зөв манлайлал, зөв коммуникац явж шийдэх үү гэхээс биш улсын их хурал дотор олон янзын ашиг сонирхолтой нөхдүүд бол шийдэхгүй бай. Бас хоёрдугаарт. За яг өнөөдрийн тухайд бол ингээ карантин цахим хичээлд шилжчихсэн энэ талаар. Тэгэд төгсгөлд нь мэдээж та ярьсан юм чинь нөгөө асуух хэрэгтэй юм. Танхимааш суралцахын давуу талыг хэлж өгөөч гэж. За сая би энэ Лаос талсан энэ олон улсын байгууллагууд, насан туршидын боловсролын олон улсын байгууллага, тэгээ суур боловсролын одоо олон улсын байгууллага ингээд хувийн хвшилтэй, эрдэмтэн судлаачтай хамтарсан юм think tank хуралд оролцоод ирлээ л дээ. Тэгээ тэр нь бол одоо химэл оюун ухааны үед их насан туршидын, насан туршдаа суралцах хүн боловсролын асуудлаар нь хэлцэж байгаа. Тэгээ ерөөсөө тэнд одоо бүр Moodle гэдэг компани захиралтай байсан, үүсгэн байгуулсан тий бүр жинхэнэ эдтекийн хүн байгаа юм. Одоо боловсролын салбарт технологийн салбарын хүн ирээд юу гэж хэлж ийнө вэхээр суралцах уу гэдэг чинь ерөөсөө хоёр хүний харилцаа. Энгүүгээр суралцах байхгүй. Ялангуяа нүүр тулсан харилцаа, interaction гэж харилцаа тий байдаг юм аа. Технологи гэдэг бол энийг дэмжих, тэр хүний суралцах хүсэл эрмэлзлийг өгөх, энэ хүнд нь тэр хүнийхээ онцлог тааруулж одоо харилцах, суралцахыг одоо хийх, төлөвлөлт хийх энтерт нь тусалдаг юм болохоос ш технологийн хоёр хүнийг дунд нь ороод оруулж болохгүй маа гэж тэр хүн ярьж байгаа байхгүй. Тэгээд хоёр хүн хоорондоо харилцахаар яадаг юм гэхээр тий хоёр хүн хоорондоо харилцахаар ингээд амьд харилцаа байгаа. Нүд рүүгээ харддаг юм аа. Нүүрнийхээ хөдөлгөөнийг харддаг юм аа. Биеийн хилэмжийг харддаг юм аа. Тэн сэтгэлийн хөдөлгөөн оролцдог юм аа. Тэгжээч энэ тий агуулга контент гэдэг юм чинь дамжиж, мэдлэг чадвар гэдэг юм чинь дамжиж ингээд гарт нь хүрээд заагаад хийлгээд тий дуурайлгаж хийлгээд эн чинь ингэж байж хүүхэд юм сурдаг болохоос биш хизээч одоо тэрийг ингээд нөгөө талынх нь орлуулчихаар тий нөгөө талын ингээд орлуулад юм цахим болгоод энэ амьд харилцаа гэдэг юм алгуулчихаар суралцах ер нь бол үр дүнгүй гэдэг. Тэнд суралцах чинь мэдрэхүү юм байна шүү дээ. Мэдрэхүү. Сэтгэл хөдлөл гэж хэлж байгаа байхгүй. Сэтгэл хөдлөлгүйгээр хүний харилцаа байхгүй. Тэнд одоо багш дэлгэцэн дээр зарим үе тарагдан, зарим үе тарагдахгүй. Тэг бид нэр PPT-г нь хараад юу сурах вэ гэдэг тухай асуудлыг яриад байгаа байхгүй. Багшийн үзүүлж байгаа PPT-г хараа яаж сурах вэ. Тэр энэ бол боломжгүй гэдгийг ковид бид нарт
хэлж өгсөө энэ гашуун одоо сургамж маа хямбартаж болохгүй маа гэдэг аахгүй. Тэгээ ялангуяа бага насны хүүхдэд багштай яагаад итгэдэг лээ. Бид нар эцэгтэй итгэхгүй мөртлөө багшийн хэлсэн болгоны үнэн зөв. Тэгэхээр эн чинь багш гэдэг хүн чинь тэр хүнтэй суралцсан үйлд ингээ хамтардаг амьд тийм учраас тэр хүнд итгээд байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр багш нь харагддаггүй зам PPT харуулдаг бол тэр хүн хүнд итгэх үү? Ямар ихтгэл үнэмшил төрөх үү? Ямар одоо харилцаа хандлага үүсвэ? Тэгэхээр хүний үйлдэл, хүний үйл яриаг бага наснд хүн дагалдаж, дуурайж сурдаг. Манай багш ингэдэг. Манай багш ингэдэг гэж тэр чинь заас хэмээн сурч байгаа шүү дээ. Тэр хүний үгийг сонсож, үйлдэлийн даа сэтгэл хөдөлгөөн ингээд багш уралт юм байна. Энд болохгүй байна. Ингээд багш намаа магтчихна. Би ингэх ёстой юм байна гэж ингэж хүн суралцдаг болохоос биш. Зүгээр одоо PPT харуулахаар моном уншуулад ахаар хүн суралцдаг биш ээ. Тэгэхээр энэ амьд харилцаа хоёр хүний хоорондын харилцааг юу гарч орлуулж, юу гарч сольж болохгүй айлуулах. Тэ? Амьд харилцаа ялангуяа бага наснд нь илүүтэй энэ харилцаа байх ёстой гэж яриад технологийн үүрэг бол нэмэлт дэмжлэг. Дандаа туслах тий. Туслах түүл, арга хэрэгсэл байдлаар нь ашиглаач гэж одоо тэнд судлаачдч ярьж байна. ЮНЕСКОгийн хэмэл оюун ухааны ёс зүйн асуудлаар мэрэгчлэн экспертүүд ч ярьж байна. Насан туршдаа суралцсан экспертүүд ч ярьж байна. Өөрөө технологийн компаниг үүсгэн байгуулсан боловсролын технологийн мэрэгчсэн тэр технологич хүн хүртэлтэй одоо IT мэрэгчлэлтэн хүртэлтэй гэж хэлж байгаа. Тэгэхээр бид энийг ойлгочоод ковидоос ямар ч сургамж авахгүй байна гэдэг дэндүү харамсалтай байхгүй. За баярлалаа. Одоо ингээ боловсрал манай боловсрал чинь нөгөө нэг сэдв тасрахгүй байж идэл нэг сэдв гарч ирнэ. Тэгэхээр би тийм сэдв гарахаар бочиргал өгчтэй хоёрлоо дахиад залгах байх шүү. Тэгээд ингэж шүү дээ шууд хүүхдээ чи амнаас чамд хамаагүй юу? Сургууль авахгүй гэдэг юм шүү. Гэтэл яг энд бас амь насны асуудал яригддаг шүү дээ. Тэр нөгөө нэг багангийн хүүхдийг гэрт нь ганцаар ингийн хэлждэг ахын өрөөний ослууд гардаг шүү. Ахын өрөөний осл ирс нэмэт харин энийг бүр эмчнаар тий цагтаа ханаар бүхэн хүүхд хамгаалал мэрэгчлэнүүд бүгдээрээ энэ талд байгаа байхгүй. Үнэхээр гэрт нь ганцаар нь үлдээсэн бага насны хүүхд гэдэг хинбэ? Үлдээхгүйгээд яах юм? Үлдээсэн нөхөр тий угаартах галт төмрийн аюул өрөөгийн гимтэх хосолтой юмнууд тогтох шүүг янз бүрийн юм хийх те. Магадгүй хулгай гэрээс нь ганцхан жомгны хулгайлаад хүүхдийг хулгайлаа явуучвал гарсан ойр л бид эцгүүд бай болох байх л та те. Эсвэл өшөөйсэн шидийн юм болвол дархан мархныг гээл нэг айлын 2-3-аараа хүүхдүүд мэдсэн тохиолдлуудыг бид нар уул нь мэддэг шүү дээ. Тэгсэн мөртлөө сургамж авахгүй. Харин би хэлээд шүү дээ сургамж авдаггүй. Сургамж авахгүй байх гэдэг бол харамсалтай юм аа. Тэгэхээр ганцаар ингэ орхихгүй байх арга байхгүй. Хүн болгон гэрийн асрагч аах. Өнгөтэй чадaltaй биш ээ. Тэг хүн болгон өвөө эмээтэй биш ээ. Тэг хүн болгон ах их чинь хүүхд болгоныг ах их чинь хараад үлдэх тийм боломжтой биш. Одоо өчигдөр нэг аав тэгчлээ шууд. Одоо өнгөрс харахын байхгүй шууд өсгөл рүү өвөө эмээр нөгөөд явуулна. Энэ захимынч таслуулна дараагийн 7 хоногийн ч таслуулна гэж байна. Тэг хүнийг ийм л одоо шийдвэр гаргахад ингээд хүргэж байгаа шийдвэрийг зөвхөн нэг талыг харж төр засгаас гаргана гэдэг бол бас харамсалтай. Уг нь боловсролын хуулиар чинь бид хэд боловсролын үндэсний зөвлөл гэдэг бүтцээс шүү дээ. Тэгсэн. Сайд дангаараа ийм ноцтой ийм сая хүнд хүртээлтэй үр дагавар нь очих юм шийдвэр ганцаараа гаргахгүй.